Компьютер яагаад удааширдаг вэ? Таны компьютер сүүлийн үед гацах, удаан асах, файл нээхэд хүлээлгэх болсон уу? Ингэдэг гол 6 шалтгааныг тайлбарлая. Эхний шалтгаан: арын програмууд хэд олон байх. Компьютерийн цонхонд ажиллаагүй юм шиг харагдавч олон програм артаар зогсолтгүй ажилласаар байдаг. Энэ нь санахой RAM тачааллагч бүхэл системийг удаашруулдаг. Дараагийн шалтгаан: хадгалах сан буюу хард дүүрсэн байх. Диск 80-аас 90% дүүрэхэд төхөөрөмж өгөгдлөө унших, бичгэд удааширдаг. Ялангуяа SSD дисктээр энэ нь илүү мэдрэгдэнэ. Компьютер удаан ажиллах хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол асаах үед хэд олон програм автоматар ажиллаж эхэлдэгтэй холбоотой. Мөн вирус, хэрэггүй програм, pop-up суучлага, системийн апдейт хийгдээгүй байх нь төхөөрөмжийг гацах, халарт өгөх шалтгаан болдог. Түүнчлэн 4 ГБ RAM, хуучин HDD, эсвэл олон жилийн өмнөх процессортой компьютер өнөөгийн програмуудын ачааллыг даахад хүндрэлтэй байдаг. Үүнийг сайжруулахын тулд стартап програмуудаа цөөлрөх, хэрэггүй файл болон кэшээ цэвэрлэх, вирусын шалгалт тогтмол хийх хэрэгтэй. Боломжтой бол RAM нэмэх, HDD-гээ SSD болгон солих нь хамгийн хурдан үр дүн өгдөг. Мөн системийн апдейтээ тогтмол хийж хөвшөөрэй. Энгийн хитгэн тохиргоо таны компьютерийн хурдыг мэдэгдэхүйд сайжруулж чадна. Технологио зөв ашиглаж цахим ур чадвараа хөгжүүлээрэй. Танд амжилт хүсье.